Сайн байцгаана уу? Та бүгддээ энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчлээ. Намайг Амар Санаа гэдэг. Би та бүгддээ нойрны талаар ярилцаар байгаа. Энэ өмнөх бичлэгийн парт 2 нь тэгэхээр өмнөх бичлэгийн үргэлжлэлээ хэдлээ одоо үргэлжлүүлцгээе. Өмнөх бичлэгийн төгсгөлд би та бүгдээс нэг асуулт асуусан билээ. Энэ нь болохоор хоёр даврыг сонгуулсан. Та серотонин даврыг сонгох уу, допамин даврыг сонгох уу? Учир нь юу вэ гэхээр серотонин давар нь өөрөө сэтгэл ханамж болон амарч тайвсарсан байдалтай холбоотой байдаг бол допамин давар маань эрч хүч болон сонор сэрэмжтэй холбоотой байдаг. Тэгэхээр та унтахын өмнө аль даврыг сонгох вэ? Тэгэхээр энэ маш учиртай гэсэн үг. Тэгэхээр унтаж амрах үед та алийг сонгоно. Цааш та таны нэгсэндөө амьдрал эрч хүч чинь тодорхойлогдох болно. Тэгэхээр та аль даврыг сонгосон тэрнийг сэтгэл хэсгээр үлдээгээрэй. За тэгэхээр одоо үргэлжлүүлээд бид юу ярих вэ гэхээр тархиа хэрхэн эргүүлж авах вэ? За тэгэхээр энэ дээр болохоор бид бүгд аль болох нэгэн жишээ ярих гэсэн юм. За энэ жишээ нь болохоор хар тамхи гэдэг зүйлийг жишээ болгож ярих гэсэн юм. Орчин үед бид бүгд хар тамхины талаар бүгд мэднэ. Энийг нэгсэндээ сурталчлаад бити хэрэглээрэй гэж маш их явдаг. Тэгсэндээ хар тамхин дээр маш их ач холбогдол. Гэхдээ орчин үед нэг маш том алдаа гарч байна гэдгийг хэлж байгаа. Энэ юу вэ гэдгийг одоо хэлж өгье. Нэгсэндээ энийг маш сайн ойлгоод сонсож аваарай. За тэгэхээр хүний дархи өөрөө дэлхий дээрх хамгийн том мансууруулах бодис үйлдвэрлэгч юм. Тийм ээ, та зөв сонссон. Хүний дархи өөрөө мансууруулах бодис буюу хамгийн том мансууруулах бодис үйлдвэрлэгч. Тэгэхээр бид бүгд хар тамхинд ач холбогдлохоос илүүтэйгээр бид бүгдийн энэ тархинд нэгсэндээ гол асуудал байгаад байна. Нэгсэндээ энэ хүчтэй том мансууруулах бодисууд, донтолт үүсэх бодисууд маань эхлээд бид бүгдийн оюун ухаанаас тархинаас ялгараад байна. Энд хидийг автснаас болоод бидэд юм донтож байгаа автаж байгаа. Тэрний нэг жишээ нь хар тамхи. За тэгэхээр эдгээр нэгсдэ бодисууд маань бидний бие махбодын химийн урвалд орж чаддаг буюу орсноор энэ цаашдаа нэгсдэ хүний биеийг хиймлэр сэргээдэг гэж үздэг. Тэгэхээр таны нэгсэндээ дуртай технологи, төхөөрөмж танд ингэж л үйлчилдэг. Гэхдээ би үүгээрээ таныг технологийн эсрэг бай, технологийн дэвшлийн гайхамшигыг ашиглахаа боль гэж байгаа юм бол биш. Би өөрөө ч ашигладаг. Хамгийн гол нь эдгээр зүйлсийг амьдралдаа ердөө илүү ухаалаг ашигласнаар л тэд биднийг биш, харин бид тэднийг нэгсэндээ удирдах чадах болно гэдгийг хэлэх гэсэн юм. За тэгэхээр эндээс хамгийн гол анхаарах ёстой зүйл нь бид тархиа хэрхэн эргүүлж авах вэ гэсэн. Тэгэхээр одоо энэ дээр хамгийн гол зүйлийг хэлээд өгье. Ерөөсөө сонор сэрэмжтэй байдал бол хамгийн гол түлхүүр. Тэгэхээр сонор сэрэмжтэй байдал. Энэ дээр юу гэж хэлхийг хүссэн бэ гэхээр зан төлөвөө тогтмол өөрчлөх нь чухал гэж байгаа. За зан төлөв. Учир нь хүний дархи шинэ үйлслэл үүсгэхдээ дуртай байдаг. Тэгэхээр хэрвээ нэг ижилхэн зан төлөвийг тасралтгүй гаргаад байвал тухайн зан чанар л илүү хүчрхэгчнэ. Жишээ нь та уцаал үзээд идэг бол тэр зан чанар чинь улмал хүчрхцээр та өдөр болгон уцаа үцээр л байна гэсэн үг. Харин тиймээс өндийч босоод аяг ус авчирч ууж болно. Эсвэл бол хайртай дотны хүнээ тэрвэрж болно. Эсвэл хэрв та хүүхэдтэй болвол хүүхдүүдээ хайрлаж, инэрч тэдэнтэйгээ тоглож болно. Мөн сонголт тасгал хөдөлгөөн хийсэн ч болно. За тэгээд хин нэгэнтэй ярилцаж дуртай хөгжмөө сонссон ч болно. Энэ мэтчлэн донтолтыг үгүй хийх олон арга замууд бий гэж байгаа. За тэгэхээр хөөрөлдөж, хөгжилдөж, цэнгэлдэх нь унтахын өмнө технологийн хэрэгсэл ашиглах байдлыг эвддэг шилдэг түлхүүр. Тийм ээ, та зөв сонссон. Эсвэл та дахиад ухраагаа сонссон ч болно. За тэгэхээр унтахын өмнөх цахилгаан электрон хэрэгсэлд автахаас илүү та тэр одоо нэгсдэ үлдэх сул орон зайгаа өөр болон өөр хэрэгтэй зүйлээр
солиорой гэж хүсэж байна. За. Тэгэхээр одоо шийдэл. Нэгсэндээ шийдэл 1. Шийдэл 1 маань та өөрт шаардлагатай гүн ойрыг авахын тулд унтахаас өмнө хамгийн багадаа 90 минут буюу 1 цаг 30 минутын өмнө бүх дэлгэцээ унтрааж мелатонин, кортизолын нөгөө хэвийн төвшинг хангаарай гэж байгаа. За тэгэхээр энэ маань маш чухал. 90 минут буюу 1 цаг 30 минут. За шийдэл 2. За шийдэл 2 маань оройн цагаар ямар нэгэн хийж хөвших ёслолтой болоорой гэж байгаа. Жишээ нь та ном унших, энэ сонирхолтой зохиол унших ч юм уу, мэдлэг боловсролоо дэлж, мөн өөрийгөө хөгжүүлж, урам зориг авч болно. За тэгээд амьд харилцаа үүсгэж хүнтэй ярилцсан ч болно. За энэ иймэрхүү шийдлүүд маш олон байна. За шийдэл 3. Тохиоллын дууг хаах. Нэгсэндээ та унтахаас өмнө таны эргэн тойронд байгаа цахилгаан хэрэгслүүд одоо нөгөө дуут болон дүрстэй долгионоос айлуулах татгалзаарай гэж байгаа. Дүрс гаргадаг ч юм уу, эсвэл нөгөө дуут тохионоодоос. Тэгэхээр бид бүгдийн ингийн хамгийн ойрын орчин үеийн хэрэглээ гар утас. Нэгсэндээ орчин үеэр notification гэдэг зүйл, эсвэл чат, эсвэл дуудлага ирэх энэ тохионуудыг бүгдийг хаагаад амархыг хичээгээрэй. Тэгэхгүй болвол яаж нойрыг хямраадаг, яаж сэргээдэг вүлээ? Та бүхэн надаар хэлүүлтгүү маш сайн мэдэж байгаа. Тэгээд мөн цаашаа энэ бүгдийг хамгийн гол нь хийж хэрэгжүүлээрэй. За шийдэл 4 нь хөх туяа одоо хаагч хэрэглэж ашиглаж болно. Нэгснөө хиймэл хөх туяаг. Та компьютер ашигладаг, гар утас ашигладаг ч байлаа. Энэ бүгд орчин үеийн ухаалаг технологиуд маань шөнийн цагаар ажиллахад хит яган туяа буюу энэ хиймэл хөх туяаг бууруулах технологи дэлгэсний хамгаалтууд байдаг. Эдгээрийг ашиглаж болно. За энэ мэтчлэн маш олон шийдлүүд байгаа. Хамгийн гол нь та амьдрал дээр хэрэгжүүлээрэй гэж хүсэх байна. Тэгээд нэгсэндээ та энэ дээр намайг дэмжиж байгаа бол хийх зүйлүүдээ хийгээд өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Та чадна, бүгдээрээ хичээцгээе. Баярлалаа.